Өнөөдрийн минь давхар багаас 9 дугаар лекцийг бэлэнгэлээ. За 9 дугаар лекц маань сэдв нь Scrum Ceremonies болон Scrum шаардлага менежмент гэсэн сэдвтэй байгаа. За энэхүү хичээлээр Scrum Ceremonies, за Sprint төлөвлөлтийн хурал, Scrum Artifacts, Scrum шаардлага менежмент гэсэн агуулгын хүрээнд лекц маань орно. За Scrum Ceremonies. За Scrum нь Agile аргачлалын хүрээнд хамгийн үргээр хэрэглэгддэг фреймворк. За түүний зорилго нь бол уяатан, богино хугацаанд үн цэнд бий болгох гэсэн зорилготой. За Scrum Ceremonies буюу аль биесний уулзалтууд чухал байр суурь эзэлдэг бөгөөд за багийг нэг зорилго руу чиглүүлж тасралтгүй сайжруулахад чиглэсэн байдаг. За Scrum багийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, дүгнэхэд зориулсан аль биесний уулзалтууд гэж байна. За зорилго нь багийн хамтын ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг хангах, тасралтгүй сайжруулах гэсэн зорилготой. За Scrum Ceremonies нь тодорхой урт давтамж зорилго бүхий уулзалтууд юм. Тэдний зорилго нь төслийн багуудад ажлаа төлөвлөх, хянах, сонирхож талуудыг татан оролцуулах, хамтран хэр сайн ажилласан тухай тусахт нь туслах явдал. За эдгээр нь ихэвчлэн Agile-ийн Scrum хүрээний нэг хэсэг нь болж өгдөг. Scrum хүрээг дагдаг төслүүд нь Sprint гэж нэрлэгддэг, богино хугацаанд ажлыг гүйцэтгэдэг. За Sprint бүр тодорхой зорилготой бөгөөд дунджаар 2-7 хоног бол үргэлжилдэг. За энэ дээр Scrum Ceremonies-ийн зорилгыг авч үзэж байна. За энэ зорилгыг дэлгэрүүлж авч үзэж байгаа гэсэн. За багийн хамтын ажиллагааг сайжруулах гэрээ хүн бүрийн оролцоог хангаж мэдээлэл солилцоог бол нэмэгдүүлж өгнө. За ил тод байдлыг хангах гэхээрээ за хэн юу хийж байна, ямар асуудал тулгарч байна гэдгийг бол бүх гишүүд бол ойлгож авна. За тасралтгүй сайжруулалт хийхээр өмнөх спринтүүдэд алдаа туршлагаас нь суралцсан дараагийн ажлаа илүү үр дүнтэй хийж гүйцэтгэнэ гэсэн үг. За энэ дээр болохоор за энэ Scrum дээр нэг оролцогч талуудыг нь авч үзсэн байгаа. За эхнийх нь product owner. Энэ нь болохоор бүтээгдэхүүний үн цэнийг хамгийн өндөр байлгахын тулд багийн юу хийхийг тодорхойлдог хүн. За ерөнхийдөө бол энэ баг одоо юу хийх вэ гэдгийг шийддэг хүн гэсэн. За үүрэг нь product backlog-ыг удирдах, тэргүүлэх, эренблэх үүрэгтэй. За мөн хэрэглэгч, захиалагчийн хэрэгцээг багт ойлгомжтой байдлаар хүргэх. За спринтийн зорилго, амжилтын шалгуурыг нь тодорхойлох. За хийсэн ажлын үр дүнг батлах буюу хүлээн авах хэрэгтэй хүн. За дараачих нь Scrum Master. За Scrum үйл явц зөв хэрэгжиж байгаа эсэхийг хянаж, за багийг дэмжих коуч буюу чиглүүлэгч хүнийг илэрхийлж байгаа. За Scrum зөв хэрэгжихэд бол тусалдаг хүн гэсэн үг. Багийн бол менежер бол биш, харин туслагч, хөтлөгч маань юм гэсэн. За үүрэг нь болохоор за Scrum зарчим дүрмийг багт ойлгуулж хэрэгжүүлэхэд нь туслана. Багийн саад дотоогрыг арилгана. За daily Scrum буюу Sprint planning зэрэг уулзалтуудыг бол хөтлөх үүрэгтэй. За product owner болон development team-ийн харилцааг зохицуулах үүрэгтэй. За дараачих нь оролцогч тал нь development team байгаа. Энэ нь болохоор Sprint бүр хэрэгжүүлэх ажлыг боддоор гүйцэтгэдэг тэм мэргэжилтнүүдийг хэлж байгаа. За хөгжүүлэгчид бол код бичин, дизайнерууд user interface-ийг гаргана. За тест инженер системийг шалгана гэх бүгд багийн хүрээнд бол ажиллана гэсэн. За үүрэг нь sprint planning дээр ямар ажлыг яаж хийх вэ гэдгийг нь бол тодорхойлно. За sprint goal-д хүрэхийн тулд хамтран ажиллана. За даана буюу бэлэн болсон бүтээгдэхүүнийг бол үргэх үүрэгтэй. За өөрсдийн ажлын чанар үр дүнг бол хариуцж авах үүрэгтэй хүмүүс байгаа. За ингээд Scrum events-ийг бол танилцуулж байна. Эхнийх за ер нь дөрвийг авч үздэг. За Sprint planning, daily Scrum, Sprint review, Sprint retrospective гэдэг энэ дөрвөн болохоор одоо Scrum event-тэй орно гэсэн. За эдгээр нь бүгд багийг нэг тасралтгүй зорилготой байлгах, тасралтгүй сайжруулахад чиглэж одоо үйл ажиллагаагаа явуулдаг. За энэ Scrum event-д байгаа нөгөө дөрвөн ингээ хоорондоо ингээ хамтраад уялдаа холбоотой ажилдаа гэсэн үг. Харин энэ Sprint гэдэг нь одоо юугаа хэлээд байна гэхээр за энэ нь болохоор нэг ихэвчлэн 2-4 хоног бол үргэлжилдэг.
За спринт бол бүх скрам үйл явдлыг багтаасан үндсэн үйлчлэгийг бол хэлж байгаа. За зорилго нь болохоор дараа нь болсон бүтээгдэхүүний нэмэлт инкремент хүргэх. За спринтийн үед ажлын хамтрах хүрээ чанарын шалгуур өөрчлөгдөх юм байна. За спринт гэхээр одоо эднийг агуулж байгаа нэг одоо энэ дөрвөн ивент маань нэг спринтэд одоо ингээд ажиллана гэсэн. За одоо хамгийн ихний ивент буюу спринт планинг. За спринт планинг дээр болохоор за энэ дээр болохоор спринтийн хамгийн ихэнд хийгддэг уулзалтыг хэлж байгаа. За баг юу хийх вэ, яаж хийх вэ гэдгийг бол шийдэж өгнө. За энэний гол асуулт нь за энэ спринтэд яг юу хүргэх вэ? Ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ? Гэсэн асуултанд бол хариулна гэсэн. За оролцогч талууд нь Scrum Master, Product Owner бүх хөгжүүлэгчид бол оролцсон. За баг хамтдаа спринт goal буюу зорилгоо тодорхойлж өгнө. За спринт төлөвлөлтийн хурлууд нь спринтийн үеэр баг юу гэж бүтээхийг бол нарийн тодорхойлдог. За энэхүү уулзалтаас өмнө бизнестэй холбогдож санд хүсэлтийн мөн шинжлэгдсэн тэргүүлэх ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нөөцийг уулзалтанд хүргэх нь бүтээгдэхүүний эзэмшигчийн үүргэнд болж өгнө. За гэсэн хэдий ч төслийн баг бүтээгдэхүүний нөөцөөс нэмэлт хэрэгэнд тавигдах бүх зүйлийг бол автоматар авдаггүй. За бизнесийн шаардлаганд төслийн багийн гишүүн бүрийн чадвартай тэнцвэртэй байх ёстой. Энэ нь болохоор спринт төлөвлөлтийн хурал нь спринтийн хоцрогдолтой асуудлыг бүрэн тохиролцохоос өмнө зарим хэлэлцээр хийх шаардлагатай гэсэн үг болж байна. За Product Owner backlog-оос хамгийн чухал ажлуудыг бол танилцуулж өгнө. За ингэснээр болохоор үр дүнд нь тодорхой backlog-ийн items буюу ажлын төлөвлөгөө гарна. Жишээ нь баг одоо нэг шинээр логин систем хийх гэлээ хөдөлгөх гэлээ гэж бодвол sprint planning дээрээ хамгийн ихэнд болохоор log API, user interface, за тэгээд тест бичих гэх мэт ажлууд бол backlog-оос сонгоож спринтийн зорилгоо тодорхойлж өгнө. Жишээ нэг иймэрхүү харагддаг. Яг ямар ажлууд хийгдгийг яг он сартайгаа. За тэгээд мэдээж нэг ажил хийгдчихээ дараагийн ажил нь тэр ажлаасаа одоо ингээд хамааралтай ажилдаг байвал эхний ажил хийгдэж дуусны дараа хоёр дахь ажил гэдэг ч юм уу тийм. Бүгд ийм төлөвлөгөөний дагуу ингэж төлөвлөгөө гардаг гэсэн. За дараагийн хандлага daily scrum. За энэ нь болохоор өдөр тутмын scrum ceremony нь хамгийн алдартай agile ceremony байдаг нь гайхах зүйл бол биш ээ. За ихэнхдээ өдөр тутмын stand гэж нэрлэгддэг байгууллагын 87% нь энэ ceremony-г ашигладаг. Stand-up үеэр багийн гишүүн бүр сүүлийн 24 цагийн хугацаанд юу хийж гүйцэтгсэн, цаашид юу ихээр төлөвлөж байгаа болон тэдний ажил нь саад болж буй бэрхшээлийн талаар бол товч мэдээлэл өгдөг. За ерөнхийдөө бол өдөр бүр нэг 15 минутын дотор хурдан юм уулзалтаа хийждэг гэсэн үг. За зорилго нь багийн гишүүд өдөр бүрийн ажлын явцыг хуваалцаж багийн уялдаа холбоог хангах саад бэрхшээлийг илрүүлэх гэсэн зорилготой. За гишүүн бүрт бол 3 асуулт тавина. За өчигдөр юу хийсэн? Өнөөдөр юу хийх вэ? За үүн дээр нь болохоор юм бэрхшээлтэй байгаа, хүндрэлтэй байгаа зүйлүүд юу байгаа вэ гэдэг эдгээр асуултанд бол шийдэл олж авна гэсэн. Давуу тал нь ил тод байдал, хурдан шийдвэр, үр ашигтай хамтын ажиллагаа. За хэрвээ төслийн багт Scrum Master орсон бол тэд эдгээр сорилтуудыг анхаарч үзэх болно. За Scrum Master-ийн үндсэн үүрэг хариуцлагыг нэг нь багийн саад бэрхшээлийг арилгах байдаг болохоор за ажиллаа урагшилтанд туслах явдал. За жишээ нь одоо хөгжүүлэгч за нэг өчигдөр нэг API холболт хийсэн бол өнөөдөр одоо тэр API-аа user interface-тэй интеграц хийнэ. Гэхдээ серверийн зөвшөөрлийг бол хүлээж байна гэдэг ч юм уу. Тэгэхээр өнөөдөр хийгдэх зүйл нь хүлээлтэнд байгаа зүйл нь болохоор серверийн зөвшөөрлийг олгож иж одоо энэ хүний дараагийн ажил нь явна гэсэн. Ийм маягаар хамтарч ажиллана гэсэн. За энэ багт асуудлыг түлэн шийдэхэд бол тус болдог. Ингээ асуудал нь юу байгааг мэдэхгүй байвал одоо сунжрах багтлал тайвалж. За дараачих нь sprint review. За спринтийн төгсгөл нь явагддаг. За зорилго нь ил тод байдлыг хангах, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох, дуусгасан ажлаа ярилцаж, үзүүлэн ололт амжилтад тэмдэглэж дараагийн үйлдэлүүдийг бол тодорхойлно.
баг хийж дууссан ажлаа стейкхолдеруудад бол танилцуулна, хэрэглэгч захиалгын санал хүсэлтийг авна, бүтээгдэхүүний бэклог шинжилэгдэж дараагийн спринтэд тусгагдана. За спринт ревю хурал нь төслийн багийн хувьд спринтийн үеэр юу болсноо бизнесийн гол оролцогч талуудад бол харуулах боломж нь. За продакт оунер нь спринт шалгалтыг хөнгөвчлөх ба бизнесээс одоогийн ахиц дэвшил дараа нь ямар зүйлсийг эрэмблэх шаардлагатай байгаа талаар санал хүсэлтийг бол авч байгаа. За энэ бол онлайн жишээ нэг документ. За сүүлийнхэн болохоор спринт ретроспектив. За спринт ретроспектив болохоор ревюгийн дараа багийн дотоодтой уулзалтыг хийж байгаа. За зорилго нь багийн ажлын процессыг дүгнэх, сайжруулах аргыг олох гэсэн зорилготой. За спринт гишүүн бүрийн бас 3 асуулт байгаа. Үүнд нь болохоор за юу сайн болсон бэ? Юунд таарав байсан бэ? Юу дараагийн спринтэд өөрчлөх вэ? Гэсэн асуултыг бол гишүүн бүрээсээ тавьж өгнө гэсэн. За давуу тал нь баг тасралтгүй суралцаж илүү үр дүнтэй ажиллах боломжтой болно гэсэн. За ерөнхийд нь хэлбэлээр спринт ревю дээр за яг тэр нэг спринтийн талаар одоо ингээд ямар ажил аваад ямар үр дүнд хүрээ дуусгасангаа одоо бүх одоо ингээд энэ спринтэд оролцсон талуудаа хүргэнэ. За харин спринт ретроспектив дээр за багийн хувьдаа ярина гэсэн. Энэ баг бол маш олон спринттэй ингээд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн спринт дээрээ за яг юуг анхааруул болохоор нэ. За энэ саяны гүйцэтгэсэн спринтэд яг ямар сургалцгаар талууд ч юм уу ямар хүндрэлүүд байсан зэрэг одоо ярилцаж шийдэл болно гэсэн. За спринтийн тоймон төслийн ахиц дэвшил төвлөрдөг бол спринт ретроспектив нь олон багийн ажилд дүн шинжилгээ хийдэг. За энэхүү церемонийн скрам багуудад үйл явцынхаа сайн ажиллаж байгаа эсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж сайжруулах шаардлагатай байж болох асуул талуудыг тодорхойлоход тусалдаг. За тасралтгүй сайжруулалт нь ажил аргачлалын одоо үндсэн зарчим болж өгнө. За спринтийн ретроспективүүд нь төслийн багаас хэр сайн ажиллаж байгааг үнэн зөв үнэлэхийг шаарддаг тул бэрхшээлтэй байж болно. За энэ нь багийн гишүүдийн хоорондын ихтгэлцлийг шаарддаг бөгөөд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бизнесийн оролцогч талууд оролцох ёсгүй уулзалтыг хэлж байгаа. За маш сайн спринт хийсний дараа эргэн тойрноо алгасан сонирхолтой байж боловч тэднийг босуулахыг бүтээгдэхүүнээ. За туршлагатай скрамын багууд ч гэсэн дараагийн удаад өөрсдийнхөө ажил яагаад сайн болсон талаар одоо шүүмжлэлтийн хандханд ашигтай байдаг. За ретроспективийн жишээ нэг юм одоо ингээд саяны өнгөрсөн ч юм уу эсвэл бүр ингээд маш олон спринтүүд хийгээд гүйцэтгсэн байлаа гэж бодоод тэдгээрээсээ одоо за энийг одоо цаашид хийгээд хэрэггүй байна ингээд одоо үйл явцын маань удаашруулж байна гэдэг ч юм уу. Эсвэл ингээд цаашаа хадгалж үлдэх хэрэгтэй зүйл, эсвэл шинээр турших хэрэгтэй зүйл, эсвэл яг энэ спринтээс олж авсан шинэ мэдлэг гэдэг ч юм уу. Тэднийгээ тэмдэглэж болно. За багийн одоо жишээ гэвэл одоо багийн хэлцээд одоо спринтийн ихэнд зорилго тодорхой бус байсан тул дараагийн удаа илүү тодорхой байлаа. Ашиглая гэж шийдэж болно гэсэн. За ингээд дараагийн хэсэг рүү орцгоё. За Scrum ceremonies-ийн за эхний одоо хурал олох sprint planning-ийн хувьд болохоор зорилго нь одоо ингээд удахгүй болох байгаа спринтийн одоо хүссэн үр дүнг тодорхойлох ч юм уу те. За мөн одоо яг тэр спринтийн зорилго нь ер нь бол тодорхой болдог. За оролцогчдын хувьд гэх юм бол product owner за мөн Scrum-ийн ер нь бол баг буюу одоо төслийн баг маань оролцдог байгаа. За ер нь бол татамжийн хувьд гэх юм бол спринт бүрийн ихэнд хийгддэг. За тэгээд спринтийн уртаас ер нь бол хамаарат 1-4 7 хоногийн тутамд хийгддэг одоо иймэрхүү хурал байгаа. За тэгээд хугацааны хувьд гэх юм бол 2-6 цагийн хугацаанд хийгддэг. За
За энэ sprint planning ceremony-гийн одоо үйл ажиллагааны хувьд гэх юм бол баг дараагийн спринтэд хийх ажлуудаа одоо product backlog-оос одоо sprint backlog руу шилжүүлж одоо сонгодог. За мөн product owner одоо backlog-ыг ирэмжилсэн байдаг. За ер нь бол хөгжүүлэгчид одоо ажлын эзнийг тодорхойлж ажлуудыг ер нь бол илүү ойлгож одоо ингээд ер нь бол яг энэ спринтийн гол зорилго нь юу юм бэ гэдгийг ер нь бол одоо илүү ойлгож за тэгээд тэрнийхээ ер нь бол зорилгыг тодорхойлдог байгаа. За тэгээд спринт төлөвлөлтийн ер нь хурлууд нь ер нь бол спринтийн үеэр баг юу хийж бүтээхийг илүү одоо ингээд ер нь бол нарийн тодорхойлдог байгаа. За тэгээд ер нь бол бизнес шаардлага нь болохоор одоо төслийн багийн гишүүн бүрийг одоо ийм чадвартай, ийм тэнцвэртэй байх ёстой гэж үздэг. За тэгээд энэ нь болохоор спринт төлөвлөлтийн хурал нь ер нь бол спринтийн одоо доторктой асуудлыг одоо бүрэн тохиролцохоос өмнө одоо ийм зарим хэрэгцээр хийх шаардлагатай гэсэн үг гэдгийг ер нь бол илэрхийлж байгаа. За тэгээд спринтийн хоцрогдол гэдэг нь болохоор ерөнхийдөө спринтийн үеэр одоо ийм хүргэх ажлууд эсвэл одоо бүтээгдэхүүний онцлогийг ер нь бол чагсаалт хийдэг байгаа. За үүнийг ер нь бол эцэслэн шийдвэрлсэний дараа спринтийн үеэр одоо юу хийх, хэн шийдвэрлэх гэдгийг нь ер нь бол илүү тодорхой болж эхэлдэг. За тэгээд ер нь бол спринт төлөвлөлтийн хурал нь спринтийг ер нь бол 7 хоног бүр одоо ингээ 2 цаг орчим минут үргэлжилт хийгддэг байгаа. За энэ жишээ гэх юм бол ерөнхийдөө одоо ийм таск маягийн зүйлс ер нь л үүсгэж байгаа. За энэ спринтийн хувьд болохоор team хүн одоо яг иймэрхүү ажлуудыг хийн гэж ер нь бол энэ to-do list маягийн зүйл үүсээд за энэ нь ер нь бол те яг процесс нь явагдаж байгаа. За энэ ер нь бол ийм review шаардлагатай. За энэ ер нь бол дууссан гэх мэтчлэн ер нь бол одоо ийм таскийн одоо ийм төлөвүүдийг ер нь бол энд ер нь байгаа. За хоёр дахь хувьд гэх юм бол daily scrum ceremony байгаа. За үүний зорилго нь гэх юм бол төслийн багийнхан спринт одоо хэрхэн явж байгаа талаар одоо ингээ мэдээллийг хуваалцсан ер нь бол хуваалцдаг. За энэ болохоор оролцогч гэх юм бол ер нь бол төслийн баг, product owner, scrum master хоёрын хувьд гэх юм бол ер нь бол заавал биш. Тэгээд хатамжийн хувьд гэх юм бол ер нь бол өдөр бүр 15 минутаас ихгүй хугацаанд ер нь бол одоо хийгддэг юм хурал байгаа. За энэ үйл ажиллагааны хувьд гэх юм бол ер нь бол багийнхан ер нь бол ажлын явцаа хуваалцж байгаа. Ер нь бол саад бэрхшээлийг одоо юм хурдан шийдвэрлэх зорилготой. За өмнө одоо sprint planning-ийн хувьд одоо төлөвлөгдсөн юм таскуудаа ер нь бол одоо ингээд одоо энэ төслийн багийнхан маань ер нь хийгээд явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за энэ daily scrum ceremony-гийн хувьд болохоор ерөнхийдөө өчигдөр юу хийсэн бэ? Өнөөдөр юу хийсэн бэ? Ер нь бол ямар саад байна гэдгийг ер нь л ярилцдаг байгаа. За би энийг ер нь чадчихээн, энийг чадахгүй байна. Энд надад тусалцаа хэрэгтэй байна. Ийм саад бэрхшээл тулгарлаа гэх мэтчлэн ер нь бол зүйлсүүдийг одоо энэ үүсгэсэн таск дээр ер нь ярилцаж ажлын явцыг ер нь л одоо бусад гишүүдтэй ер нь тайлганадаг иймэрхүү маягийн хурал байгаа. За ер нь л өдөр тутмын одоо scrum ceremony нь ер нь бол хамгийн юм алдартай agile ceremony байдаг. За тэгээ ихэнхдээ ер нь бол өдөр тутмын одоо stand гэж нэрлэгддэг одоо байгууллагуудын 87% нь энэ ceremony-г ашигладаг. Ер нь бол маш үр дүнтэй байдгаа гэсэн үг. За stand up-ийн үеэр багийн гишүүд одоо бүр одоо сүүлийн 24 цагийн хугацаанд юу хийж гүйцэтгсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа. За тэдний одоо ажилд одоо энэ саад болж буй саад бэрхшээлийн талаар ер нь бол товч мэдээлэл өгдөг гэсэн үг. За ер нь төслийн баг Scrum Master орсон бол одоо тэд эдгээр сорилтуудыг анхаарч үзэж ер нь эхэлдэг. Одоо энэ анхааралтай авдаг гэсэн үг. За Scrum Master-ын үндсэн үүрэг нь ер нь бол хариуцлагын нэг нь одоо багийн саад бэрхшээлийг арилгах ажилдаа урагшлахад нь одоо юм туслах ер нь бол тий одоо бусад одоо төслийн багийн одоо хөгжүүлж байгаа хүмүүсийнхаа ер нь бол daily scrum одоо scrum-аар ярьсан зөвлөсүүдийг одоо тий ингээд юм шийдэж одоо юм зөвлөгөө өгөх юм уу тийм маягаар ер нь бол ажилтдаг ийм үүрэгтэй хүнийг scrum master гэдэг байгаа. За daily scrum ceremony-гийн одоо жишээ гэх юм бол за өмнө одоо ингээд үүсгэсэн одоо ийм to-do list маягийн одоо хүмүүс төгсөн юм таскууд ер нь л хэр бүтээмжтэй явж байгаа юм бэ гэдгийг нь ер нь л харуулдаг гэсэн үг. За хэдэн хувь нь яг хийгдэж байгаа, хэдэн хувь нь ер нь хийгдэж эхлэх байгаа, хэдэн хувь нь дууссан гэх мэтчлэн ер нь мэдээллүүд харагддаг. За sprint review-ийн хувьд болохоор за ер нь гол зорилго нь болохоор спринтийн зорилго бизнесийг ер нь шалгаж байгаа гэсэн үг. Ер нь л тий яг спринтийн ер нь төгсгөл тээждэг гэсэн үг. За хийгдсэн бүтээгдэхүүнийг одоо ер нь тий яг энэ ажил хэрэг дээр харуулна гэдэг нь ер нь одоо өмнө үүсгэсэн одоо тэр таскууд нь яг бэйлсэн эсгээ ер нь тайлгнаад байна шүү дээ. За энэнд болохоор ер нь Scrum-ийн баг болон оролцогч талууд ер нь одоо төслийн оролцогч тал буюу одоо юм
удирдах албанд шаарддаг хүмүүс ч юм уу те. За эдгээрээс ер нь бол ийм санал шүүмж, санал хүсэлт авдаг байгаа. За эдгээр хүмүүстэй ер нь бол одоо энэ тухайн спринтийн хугацаанд ер нь бол хийсэн зүйлээ одоо тайлагнаад за тэгээд одоо үүнээсээ одоо ингээд эргүүлээд за ер нь бол оролцогч талынхаа хүмүүсээс одоо ийм санал шүүмж авч яана гэсэн үг те. За тэгээд за үүн дээр бас sprint review дээр болохоор бас шинэ backlog item-ууд бас гарч иж ер нь бол болдгоо. За зорилго нь бол те мэдээж дуусгасан ажлаа ярилцаж үзүүлээд ололт амжилтаа тэмдэглэж одоо тийм онцлон тэмдэглэж ийм дараагийн үйлслүүдийг тодорхойлох ер нь бол хурал гэж явдаг. За Scrum-ийн мэдээж бүх баг, product owner, за мөн бизнесийн оролцогч талууд ер нь л оролцдог. За би ер нь бол спринтийн төгсгөл хийдэг. За тэгээд 7 хоногт 1 цаг хүртэл одоо спринт өөрөөр хэлбэл 2-7 хоногийн спринтэд зориулсан 2 цагийн уулзалт хийдгээ гэсэн үг. За Scrum review хурал нь болохоор төслийн багийн хувьд одоо спринтийн үеэр одоо юу болсноо одоо тий бизнес одоо гол оролцогч талуудтай харуулах боломж гэж байгаа. Одоо жишээ нь би юм мундаг, би юм одоо яг энэ спринтийн үеэр ийм мундаг байсан шүү. Би ийм их ажлуудыг хийж гүйцэтгэсэн шүү гэдгээ бас ингээд тий бизнесийн гол оролцогч талуудтай ер нь өөрийгөө бас харуулах боломж гэж ер нь харж байна. За product owner нь болохоор спринт ер нь шалгалтыг одоо хөнгөвчлөх ба бизнесээс одоогийн ахиц дэвшил дараа нь ямар зүйлсийг эрэмблэх шаардлагатай байгаа талаар ер нь хүсэлтийг авдаг. Энэ ер нь энэ sprint review гэдэг хурал дээр. За дараагийнх нь болохоор sprint retrospective гэж байгаа. За үүний хувьд гэх юм бол ер нь зорилго нь чанар үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж одоо сүүлийн спринтэд юу ажиллаж юу болохгүй байгааг илүү ойлгох гэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол ер нь л одоо энэ яг өнгөрсөнд хийгдсэн спринтээ одоо буцааж эргүүлж нэг харж яана гэсэн ер нь эргцүүлж яана гэсэн. За үүнд ер нь л оролцогч талуудын хувьд гэх юм бол төслийн бүх баг оролцсон мэдээж за спринт одоо бүрийн төгсгөл ер нь хийгддэг. За хэвчлэн 1-4-7 хоног тутамд хийгддэг. Шаардлагатай одоо ийм дундаж хугацаанаас 2-3 цаг гэж үзэж байгаа. За энэ нь болохоор ер нь л өнгөрсөн спринтийн процесс одоо хамтран одоо ажиллалттай хэрэгсэл харилцаа зэрэг дүн шинжилгээ хийж одоо ийм сайжруулах арга замыг хайж байгаа ер нь л ийм хурал байгаа. Сайн болсон зүйлсийг одоо тэмдэглэж одоо урам өгөх юм уу те за багийн гишүүдийн санаачлагыг одоо бичиж гөрөвлөж санал хурааг ярилцдаг. За мөн дараагийн спринтэнд одоо ийм сайжруулах тодорхой арга хэмжээг тодорхойлдог гэсэн үг. За спринтийн тайм гэдэг спринт retrospective нь спринт review нь болохоор ер нь бол төслийн ахиц төвшөлд одоо төвлөрдөг бол спринт retrospective нь болохоор илүү юм багийн ажил дүн шинжилгээ хийдэг гэсэн үг. За энэхүү церемони нь болохоор Scrum багуудад үйл явцынхаа одоо сайн ажиллаж байгаа хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж сайжруулах шаардлагатай байж болох бусад сул талуудыг ер нь тодорхойлоод тусалдаг гэсэн үг. За тасралтгүй сайжруулалт нь одоо agile аргачлалын одоо үндсэн зарчим учраас яг энэ одоо хурал буюу sprint retrospective нь ер нь бол маш юм чухал бас хурал гэж ер нь тооцогддог. За спринтийн retrospective нь болохоор төслийн багаас хэр сайн ажиллаж байгааг үнэн зөвөөр үнэлэхийг шаарддаг тул бас жоохон юм бэрхшээлтэй байх ер нь бол магадaltaй байдаг. За энэ нь болохоор багийн гишүүдийн хоорондын итгэлцийг шаарддаг. Яагаад гэвэл одоо сая ингээд ер нь л те яг энэ хэрхэн сайн ажиллаж байгааг нь одоо үнэн зөвөөр үнэлэхийг шаарддаг учраас одоо ийм итгэлцлийг ер нь шаарддаг. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд одоо бизнес оролцогч талууд ер нь бол оролцох ёсгүй уулзалттай байдаг. За маш сайн спринт хийсний дараа эргэн тойрноо одоо алгасгах нь сонирхолтой байж болох гэсэн тэднийг одоо ийм одоо багасаа гаргахыг ер нь л зөвшөөрж болохгүй. За тэгээд одоо туршлагатай Scrum багууд ч гэсэндээ ер нь л дараагийн удаад өөрсдийнхөө ажлыг яаж сайн болсон талаар ер нь шүүмжлэлтэй хандах нь ер нь л ашигтай байдаг байгаа. За энд харагдах юм бол жишээ нь гэх юм бол за одоо энэ ажилчин одоо энэ спринт дээр ийм ажил одоо багт хамаарагдсан байна. Ийм зүйлийг зохион байгуулсан байна. Гэхдээ энэ дээр энийг ер нь бол хадгалах шаардлагатай, энийг сайжруулах шаардлагатай гэх мэтчлэн иймэрхүү одоо ийм тайлан маягийн зүйл гардаг гэх юм уу? Одоо хүн бүр дээр ийм одоо чадварын хувьд ч юм уу те яг хийсэн ажлынхаа хувьд за иймэрхүү ажил дээр энэ хүн болох юм байна. Иймэрхүү ажлыг ер нь иймэрхүү ажил хийхэд энэ хүн жоохон сайжрах шаардлагатай юм байна. За энийг ингээд энэ хэвээр нь хадгалаад үлдээе ч юм уу. За иймэрхүү байдлаар ер нь бол sprint retrospective хурал маань явагддаг. За үүний үр дүн нь ер нь л иймэрхүү байдаг гэсэн үг. За sprint төлөвлөлтийн хурлын хувьд гэх юм бол за sprint
prioritization гэж байгаа. За энэ нь болохоор бүтээгдэхүүний бакалогт одоо дүүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх ер нь зорилготой спринтийг одоо энэ зорилгыг сонгох зорилготой гэсэн үг. За ер нь л хамгийн одоо ингээд спринтийг одоо ихэнд хийгддэг энэ чинь хурал шүү дээ. За тэгээд спринт планинг нь болохоор одоо хэрхэн зорилготой хүрэхээ шийдэх, за мөн бүтээгдэхүүний одоо бакалог зүйлсээс одоо ийм бакалог зүйлс одоо энэ даалгавар үүсгэх, таск үүсгэх те. За иймэрхүү зүйлсүүд багтдаг гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор дүгнэлт хэлэхэд Scrum ceremonies-ийн хувьд гэх юм бол за ингээд базаар хэлэх юм бол sprint planning нь бол эрэгт одоо спринтийг төлөвлөх зорилготой гэсэн үг. За daily stand-up-ийн хувьд гэх юм бол өдөр бүрийн богино уулзалт, за багууд хийсэн ажлаа, одоо хийж байгаа зүйлсээ тулгуур бус саад бэрхшээлээ ер нь ярилцдаг. За sprint review-ийн хувьд гэх юм бол спринтийн хугацаанд хийсэн ажлаа шалгаж, бэлэн болсон ажлыг оролцогч талууд буюу бизнесийн оролцогч талуудаа танилцуулах уулзалтыг хэлдэг. За sprint retrospective нь болохоор өмнөх спринтийг дүгнэж сайжруулах боломжтой талуудыг тодорхойлох уулзалтыг хэлдэг. За иймэрхүү байна. За дараагийнх нь хэсэг нь болохоор Scrum artifacts-ууд байгаа. За Agile Scrum artifact гэдэг нь ерөнхийдөө бол Scrum баг болон оролцогч талууд төслийн явцыг хянаж ойлгож байхад туслах чухал юм мэдээлэл. За энэ ерөнхийдөө бол бүх ингээд шаардлагын дагуу ингээд тодорхойлсон хийх ёстой бүх ажлын жагсаалтуудыг, ажлын листүүдийг ерөнхийдөө бол хэлдэг. За тэгээд эдгээр артефакт нь баг яг юу бүтээж байгаа, түүнийг бүтээгээд ямар алхмууд хийж байгаа мөн процесс ямар төвшөнд хүрсэн зэргийг ерөнхийдөө бол харуулдаг. За артефактууд нь Scrum-ийн нэг спринтийн үндсэн үйл ажиллагааны үеэр үүсдэг. За үүнд дараах алхмууд ер нь эхлэний алхам нь болохоор ажил болон ирээдүйн зорилгоо төлөвлөх, мэдээж хийж байгаа ажлынхаа хийх ёстой зүйлүүдээ ингээд зорилготойгоо ингээд төлөвлөж гаргах байгаа. За дараагийн алхам нь болохоор зорилгод хүрэх даалгаврыг боловсруулах гэж байгаа. Энэ нь болохоор бүх ингээд зорилгынхаа дагуу ингээд хийгдэх ёстой бүх даалгавруудыг ингээд боловсруулж гаргах алхам байгаа. За 3 дахь алхам нь болохоор за тэр гаргасан даалгавруудыг ингээд ач холбогдол болон уялдаагаар нь ангилж спринтэд зохион байгуулах алхам байгаа. За 4 дахь алхам нь болохоор даалгаврыг хэрэгжүүлэх. За мөн саяны ингээд гаргасан ингээд зорилгын хүрээнд ингээд гаргасан даалгавруудаа мэдээж багаараа ингэж хувааж яваад хэрэгжүүлж хийх байгаа. За 5 дахь алхам нь болохоор үр дүн хянаж зорилготой харьцуулах гэсэн алхам байгаа. За 6 дахь алхам нь алхмуудыг ингээд тавтах гэсэн алхмууд байгаа. За эдгээр артефакт нь төслийн явцад бүх хүн ойлгомжтой харж процессын аль шатнд юу болж байгааг тодорхой болгодог. За тэгээд Scrum ерөнхийдөө бол нийт 7 артефакттэй гэж тодорхойлсон байгаа. За тэгээд эхний артефакт нь болохоор product backlog. За энэ нь болохоор бүтээгдэхүүн бий болоход ийм шаардлагатай бүх пункт, сайжруулалт, алдааны засвар болон бусад шаардлагын чухал ийм жагсаалтыг агуулдаг. За энэ нь хөгжүүлэлтийн баг эцсийн бүтээгдэхүүнийг бүтээхийн тулд хийж болох боломжит ингээд бүх ажлыг ерөнхийдөө бол хэлж байгаа. За product backlog нь дараах ер нь бол ийм 3 төрлийн зүйлээс ерөнхийдөө бүрддэг. За эхнийх нь болохоор user stories буюу бүтээгдэхүүнийг ашиглах хэрэглэгчийн өнцгөөс ийм хэлсэн юм ерөнхийдөө бол тайлбар шаардлагуудыг хэлж байгаа. За дараагийнх нь болохоор баг байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө бол засварлах юм шаардлагатай ерөнхийдөө асуудлуудыг ерөнхийдөө бол харуулна. За 3 дугаарт нь болохоор task байгаа. Энэ нь болохоор мэдээж
багийн гишүүдэд ингээд оноос нь тодорхой ажил даалгавруудыг хэлнэ. За дараагийн артефакт нь болохоор sprint backlog байгаа. За энэ нь болохоор Scrum баг тухайн спринтийн хугацаанд дуусгахаар ингээд амлсан даалгавар болон ажлуудын жагсаалтыг хэлнэ. За энэ нь яг одоо ингээд sprint planning га ингээд жагсаага гаргасны дараа ерөнхийдөө бол sprint planning дээрээ sprint backlog ингээд жагсаагаад ингээд бүрдүүлсэний дараа тэн дээрээсээ ингээд бүх ажлуудаа ингээд жагсаагаа ингээд гаргасны дараа product backlog-оос ерөнхийдөө бол ингээд багийн гишүүд маань ингээд даалгавруудаа хуваагаад авах тийм хэсэг байгаа. За энэ нь болохоор тэгээд яг ажлын самбар шиг ерөнхийдөө харагддаг бөгөөд ажлын явцын үе шатыг харуулдаг хэсгүүдэд ийм хуваагддаг. За эдгээр хэсгийн ихэвчлэн дараах ерөнхийдөө байдлаар нэрлэгдэнэ. To do, doing, to verify, done гэсэн ийм байдлаар нэрлэгдэнэ. За тэгээд sprint backlog бол ийм динамик шинжтэй жагсаал бөгөөд спринтийн туршид шинжлэгдэж байдаг. За тэгээд энэ багийн гүйцэтгэлийн стратеги болж ил тод байдал, төвлөрөл, уян хатан байдлыг хангаж спринтийн зорилгот хугацаанд нь хүрэх баталгааг ерөнхийдөө ойлгодог. За тэгээд жишээ зургаар харвал ерөнхийдөө иймэрхүү харагдана. За дараагийн артефакт нь болохоор product vision байгаа. За энэ нь болохоор тухайн бүтээгдэхүүний төслийн урт хугацааны зорилго эсвэл зорилгыг ерөнхийдөө хэлж өгдөг. За энэ нь хөгжүүлж буй бүтээгдэхүүний нийтлэг зорилгыг илэрхийлж багийн гишүүдэд анхаарлаа төвлөрүүлэх болон зөв чиглэл өгөх үүрэгтэй байдаг. За product vision нэг мөн бүтээгдэхүүн хэрэглэгчид болон үйлчлүүлэгчид ямар үнцэнд хүргэх зорилготойг тодорхойлсон өндөр түвшний тодорхойлт гэж ерөнхийдөө ойлгож авдаг. За тэгээд голчлон product owner ерөнхийдөө боловсруулдаг. За тэгээд product owner нь ерөнхийдөө product vision-ыг төслийн нийтлэг зорилготой нийцэж байгаа хэсгийг ер нь бол тогтмол үнэлж байгаа ингээд шинчилж байх нь юм чухал байдаг. За дараах нь артефакт нь sprint goal байгаа. За энэ нь болохоор тухайн спринтийн хугацаанд Scrum багийн хүрэхээр ингээд зорж буй тодорхой зорилгыг илэрхийлсэн товч тодорхойлт юм. За тэгээ энэ багийн ажлын нэг чиглэлд төвлөрүүлж тухайн спринтийн үеэр үйл ажиллагааны зорилго ба чиглэлийг ерөнхийдөө өгдөг. За тэгээд ихэвчлэн sprint goal нь тухайн спринтийн эцэст баг хүрч болох тодорхой үр дүнд эсвэл зорилгыг илэрхийлдэг. За тэгээд ажлаа яг анх ингээд тодорхойлсны дагуу ингээд хийж гүйцэтгэж чадсан уу юу гэдгийг ерөнхийдөө бол ийм богиноор ингээд тодорхойлж гаргахыг ерөнхийдөө бол хэлж байгаа. За тэгээд дараагийн артефакт нь болохоор definition of done байгаа. За энэ нь болохоор Scrum багийн ашигладаг тухайн ажил мөн user story эсвэл backlog item бүрийн дууссан бөгөөд багийн чанарын шалгуурыг хангаж буй хэсгийг тодорхойлох ийм шалгах хуудас checklist байгаа. Ерөнхийдөө за яг ингээд хийгдэх ёстой ажлуудаа ингэж ажлын жагсаалтаа ингээд хэр хийсэн дууссан эсэх яг ингээд тэрийг ингээд шалгах юм хэсэг байгаа. За тэгээд definition of done ингээ багийн гишүүдийн дунд done гэж яг юуг хэлэх вэ гэсэн нэгцэн ойлголтыг бий болгодог. За тэгээ энэ ажлын чанар болон бүрэн бүтэн байдал тавигдах хүлээлтийг тодорхойлох чиг баримжааг болж өгдөг байх нэ. За дараагийн артефакт нь product increment. За энэ болохоор нэг спринтийн явцад хөгжүүлэлтийн багийн бүтээсэн ашиглах боломжтой мөн гаргахад бэлэн байж болох бүтээгдэхүүний хувилбарыг хэлж байгаа. За энэ тухайн спринтийн туршид дуусгаж туршид шалгасан бүх пункт сайжруулалт use story-ийн нийлбэр цогц байдлаар ерөнхийдөө бүрддэг. За дараагийн артефакт нь болохоор burn down chart байгаа. За энэ нь болохоор багийн тухайн хугацаанд хэдэн ажлыг хэр хугацаатай ингэж хийж дуусгасан байдлыг ерөнхийдөө харуулдаг график байдлаар ингэж харуулдаг. За тэгээд
гүйцэтгэх ёстой ажил болон түүнд олгогдсон хугацааг харьцуулж үзэх замаар баг зорилготой хүрэх замдаа байгаа эсвэл ямар хувь яг ажлын үйл явц ямар хувь байна гэдгийг ерөнхийдөө бол тодорхойлоход тусалдаг диаграм байгаа. За тэгээ burn down chart нь болохоор багийн явцыг бодитоор тусгаж өгдөг бөгөөд тогтмол шинжлэгддэг. Тэгээд ер нь бол ингээд шинжлээд гээд засаад байнга ингээд өөрчлөлт яваад байх боломжтой байдаг байна. За дараагийн сэдв нь болохоор Scrum шаардлагын менежмент гэсэн сэдв байгаа. За тэгээд Scrum requirement management нь ер нь бол интерактив болон хамтын ажиллагаанд суурилсан процесс бөгөөд энэ нь product backlog төвлөрдөг. Ерөнхийдөө бол яг бүх тэр багийн Scrum багийн бүх яг ямар хийх ёстой ажлуудыг ингээд шаардлагуудын дагуу ингээд бүгднийг тодорхойлоход ерөнхийдөө бол төвлөрж ажилдаг байгаа. Тэгээ шаардлагуудыг product backlog item болон user story хэлбэрээр цуглуулж баримтжуулан тасралтгүй сайжруулдаг. За тэгээ product backlog-ийг product owner мэдээж удирдах хариуцдаг боловч бүхэл бүтэн Scrum баг болон stakeholder-ууд хамтран оролцож шаардлагуудыг эрэмблэх мөн тодруулах дээр ерөнхийдөө ажилдаг. За тэгээд Scrum шаардлагууд урьдчилан бүрэн тодорхойлогдоогүй харин спринт бүрийн явцад хөгжиж хэрэглэгчийн санал хүсэлд өөрчлөгдөж буй хэрэгцээнд уян хатан дасан зохицож чаддаг байх нэ. За тэгээд Scrum requirement management ер нь бол гол элементүүд нь мэдээж хамгийн ихэнд ингээд product backlog дээр ингэж төвлөрч ажилладаг гэсэн учраас эхнийх нь product backlog, product owner, мөн user stories, за тэгээ Scrum values, iterative, incremental development. За энэ нь болохоор шаардлагуудыг баг багаар хөгжүүлж спринт бүрийн үр дүнгээр урд нь хийсэн ажлыг улам боловсруулан санал хүсэлтийг шингээж ингээд ер нь бол санал хүсэлтийн дагуу илүү сайжруулад явна гэсэн үг. За мөн collaboration, sprint planning, мөн backlog refinement гэсэн гол элементтэй байдаг байна. За тэгээ Scrum requirement management-ийг хэрхэн ажилтдаг вэ гэхээр нэгдүгээрт эхлээд backlog-оо үүсгэн. За тэгээд product owner, оролцогч талууд ер нь санал тэгээд бизнесийн зорилтын үндэслэн product backlog ер нь бүрдүүлнэ. За дараа нь sprint planning гэж байгаа. За баг product backlog-оос хамгийн өндөр эренбитэй зүйлийг ингээд ер нь сонгож хамгийн ихэнд хийгдэх, яаралтай хийгдэх ажлуудаасаа ингэж эренбэлж тэгээ эхнээс нь ингэж тэрийг хийгээд явна гэсэн үг. За тэгээ дараагийн гуравт нь болохоор спринтийн явцад хөгжүүлэлтийн баг спринт backlog-оо ер нь бол backlog-ийн ажлууд дээр ажиллаж тэгээ шаардлагыг хэлэлцэж наривчилж ерөнхийдөө бол боловсруулж гаргана. За дөрөвтөх нь sprint review. За спринт дуусахад баг хийсэн ажлын increment-ийг танилцуулж stakeholder-уудаас санал хүсэлт авна. За энэ санал хүсэлт product backlog-д тусгагдаж болно. За хамгийн сүүлд нь болохоор тасралтгүй мэдээж сайжруулалт гэсэн байгаа. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа.